За би түрүүний номын чимэг гишүүний асуулттай холбоотойгоор хариулах цаг олдоогүй учраас тэр үг авсан. Буруу ойлголт төрчих гээд байна л да. Монгол улс авилгын индексээр урагшилсан гэдэрсэн худлаа ярьж гин. Худлаа ярьлаа гэдэг юм асуудал тавилаа. Тэг хүмүүс тэгээ буруугаар бодоод үлдчихвээ. Дараа нь мөнх соёл гишүүн хүртэл одоо тэр үгийг номын чимэг гишүүн хэлсэн учраас хүлээж аваад ийм байна гэд дурдж байгаа. Тэгэхээр бас хүмүүс үзээд нэр ингэсэн байна гэж бодох баг. Монгол улс 2024 он Transparency International-ийн авилгын индексийн үзүүлэлтээр 7 байр урагшилсан. Бид рүү 5 гэж харин ч дутуу хэлсэн байна. 7 байр. Гэхдээ энэ нэг гавья байгуулаад авилгын индекс буураад байна гэдгээрээ биш. 24 онд гэхэд жишээлбэл Батмөрийн их хоёр сайд бид хоёр энэ 24 онд ажил үүрэг зэрэг гүйцэтгэж ийсэн. Тэгэл гарч байгаа л үр дүн. Хамгийн гол нь бас энэ мэдээлэлтэй бодиттой байгаасай. Буруутгалаа бас бодиттой хэлээсэ. Бас ард түмэн үзэж байгаа, харж байгаа энэ зүйл дээр бас нэлээд судалгаатай яриасаа гэж хүсэж энэ мэдээллийг өгсөн юм аа. Баярлалаа.